Сошиал ертөнд зарим үед гол сэдвээс хазан бүхнийг мартаж анхаарлаа сулруулдаг бололтой. Тэр симхийг нь ч лой өрчөд овжноор ашиглан хулгай лойроо хийдэг юм байна. Та бид тамирчин дөлгөөнийг аврах гэж хандив цуглуулан хижигнэлдэж байх хойгуур 3 дүүргийн шүүх хамтран хуралдаж сагал эрдэнэлгийг аварч чаджээ. Түүнийг сулалсан байна. Дээгүүрээ мафийг аварч доогоороо дөлгөөнийг аварцгаасан. Одоо тэгээ яамар ч юм те. Ер нь бид нар энэ мананг дийлэхгүй нүү. 30-40 мянгаараа жагсаж нэгдэн байж өнөөдрийн төрийн 3 өндөрлөгт бүхэл боломжийг авчирч өгцгөөсөн. Харин шүүхтэр очиод яалтчгүй гацчаад байгаа юм. Худалдаа хөгжлийн банкны лойрчдыг прокурор нь бариад хорчдогч шүүхтэрээс сулаад явуулж байгаа юм. Олноос онцгой илүү эрхтэйгээр бүх талаараа дархлагдсан хэдийн ширхэг шүүгч байна Монголд. Мишгийн Батцуураас өгсүүлээд Харт аймагчин Тамирын дүү шүүгч эдэр гэх мэтийн хүмүүсийн тухай илэрхий хууль зөрчсөн баримтууд олон нийтэд дэлгэгдэж байх хэдий ч тэдэнд хүлээлгдэх хариуцлага гэж хааж алга. Тэдэр нь ч хууль дүрм шударга ёсноос айж байгаа юм ч гэж алга. Хийдгээ хийж хэвнийг эзэддээ үйлчилсээр байхад л ядаж ажиллаас нь ч халж чадахгүй байх шүү дээ. Эндээс ганц л дүгнэлт хийж болохоор байна. Эдгээр шүүгчид албан ёсоор дархлагдаж Монголын бүх хууль хүчний байгууллагыг гартаа хатгаж чадсан хүмүүс бол та. Тийм ч учраас төр засагч хүчин мөхсдөж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Ийм байдлаар бодож үзвэл төр засаг төрийн ордон тэржигтээ эдгээр шүүгчдэд төмсөгдүүлсэн байх магадaltaй гэж үзэхэд болох юм шиг. Монголын шүүх худалдаа хөгжлийн банк гэсэн мафийн тал цаашид үйлчилсээр байх уу? Тэднийг Монголын төр зогсоож дийлэхгүй гэж үү? Ийм л атсан шалаан донд монголчууд бид өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу?